цаг видео үзүүлж байна. Дэлхийн хамгийн олон хүний амийг авч чадсан 10 тахал. Эрдэмтэд болон анагаах ухааны судлаачид тахлын тухай өөр өөр тодорхойлолттой байдаг ч тэдний санал нийлдэг нэг зүйл бол тахал нь энгийн өвчнөөс илүү хурдан хугацаанд газар зүй бус нутгаар өргөн тархдаг альва өвчин юм. Тарвган тахал, салхин цэцэг, томоогийн халдварт өвчнүүд бол хүн төрлөختний түүхэн дэх хамгийн харгас алуурчид юм. Эдгээрээс 12 мянган жилийн турш оршин тогтнож буй бидний сайн мэдих салхин цэцэг өвчин нь 300-аас 500 сая гаруй хүний амийг авч чадж байжээ. 10. Холерийн 6 дахь тахал. Амь үргэдэгсдийн тоо 800 мянга. Хамарсан хугацаа 1910-аас 1911 он. Холерийн 6 дахь тахал нь Энтхийн 800 мянга гаруй иргэний амьд хүрч ойрхот орнод, Хойд Африк, Зүүн Европ, Оросын холбооны улсад хүртэл тархжээ. Энэхүү тахал нь Америк дахь 1910-аас 1911 онд гарсан холерийн тахлын суурь болсон бөгөөд тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчнийг эрт онцлон халдвар авсан өвчтнүүдийг тусгаарлаж яралтай арга хэмжээ авсны хүчинд Америк нэгдсэн улсад ердөө 11 хүн уг өвчнөөр нас барж байжээ. Гэсэн хэдий ч энэтхэг улсад нас барагчдын тоо өндөр хэвээр байсан юм. 9. Оросын томуу амь үргэдэгсдийн тоо 1 сая. Хугацаа 1889-өөс 1890 он. Азийн томуу буюу Оросын томууч гэж нэрлэдэг томуу нь А хүрээний H2N2 вирусээс үүдэлтэй хэмээгдэж байсан ч сүүлд томоогийн А хүрээний H3N8 вирусээс гаралтай болох нь тогтоогджээ. Анхны тохиолдол нь 1889 оны 5 дугаар сард Төв Азийн Бухара, Канадын баруун хэсэг дэх Атабаска, Гренланд зэрэг улсуудад бүртгэгдэж байлаа. 19-р зуунд хотжилдог хүн амын өсөлт эрс нэмэгдснээс томоогийн дэгдэлд улам газар авч байжээ. Энэ нь бактериологийн эрен үед дэлхийд дахин тохиосон анхны томоогийн дэгдэлт байсан учраас хүн төрлөختөнд эхийг таниулсан юм. 8. Холерийн 3 дахь тахал. Амь үргэдэгсдийн тоо 1 сая гаруй. Хугацаа 1852-оос 1860 он. 7 удаагийн холерийн дэгдэлтээс хамгийн аюул дагуулсан нь 1852-оос 1860 он хүртэл хүргэлжилсэн холерийн 3 дахь дэгдэлт байлаа. Эхний 2 дэгдэлтийн адил 3 дахь дэгдэлт нь Энэтхийн ганган мөрнөөс гарч Аз, Европ, Хойд Америк, Африктыг хүртэл дамжин сая гаруй хүний амьд хүрсэн юм. Их Британий эмч Джон Сноу 1854 онд Лондонгийн нэгэн буурай тосгонд ажиллаж байхдаа холер өвчний тохиолдлыг бүртгэн өвчний шалтгааныг бохируулахыг тогтоожээ. Өвчний шалтгааныг олсон хэдий ч өвчний дэгдэлт бууралгүй 1 сая гаруй хүн нас барж тухайн жил тахлын үеийн хамгийн муу жил болж байлаа. 7. Хонконгийн томуу амь үргэдэгсдийн тоо 1 сая гаруй. Хугацаа 1968 он. 1968 онд бүртгэгдсэн Хонконгийн томуу нь томоогийн А хүрээний H3N2, H2N2 вирусээр үүссэн. 1968 онд Хонконгод бүртгэгдээд 17 хоногийн дараа гэхэд Сингапур, Вьетнам улсад бүртгэгдэж 3 сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, Америк нэгдсэн улсад бүртгэгджээ. Хэдий эдгээр орнуудад нас баралтын түвшин харьцангуй бага байсан ч Хонконгийн 500 мянга гаруй оршин суугч буюу хүн амын 5% нь авч чадсан юм. 6. Азийн томуу амь үргэдэгсдийн тоо 2 сая гаруй. Хугацаа 1956-аас 1958 он. Хятад улсаас гаралтай А хүрээний H2N2 вирусын Азийн томуу нь 1956 онд бүртгэгдэж 1958 он хүртэл дэлхийн нийтийг цочроож. Хятадын Гуажоу мужид анх бүртгэгдэж Сингапур, Хонконг, Америкийн нэгдсэн улс хүртэл тархсан байна. Азийн томоогийн өвчлөлөөр нийтдээ 2 сая гаруй хүн нас барсны 69800 Америкийн нэгдсэн улсын иргэд байсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байжээ. 5. Антонины тахал амь үргэдэгсдийн тоо 5 сая. Хугацаа манай эртний өмнөх 165 он. Галлины тахал гэгддэг Антонины тахал нь Аз, Египт, Грек, Итали зэрэг улсуудад тархан нөлөөлж байсан эртний тахал бөгөөд өвчний шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Энэхүү үл мэдэгдэх өвчнийг манай эртний өмнөх 165 онд Месопотамиас буцаж ирсэн цэргүүд Ромд авчирснаар 5 сая гаруй хүний амьд хүрсэн гэдэг үгөөд Ромын армийг цөөлөх тусгай бодлого байсан ч гэж үздэг. 4. Жастинианы тахал амь үргэдэгсдийн тоо 25 сая. Хугацаа 541-ээс 542 он. Европын хүн амын тэн хагасыг хөнөөхтөгсөн Жастинианы тахал нь Византийн эзэнт гүрэн болон газар дундын тэнгисийн далайн бомбтуудын 25 сая гаруй хүний амийг авч чадсан юм.
Тарваган таглын анхны тохиолдол болсон Жестинианы тагл нь зүүн газар дундын тэнгисийн хүн амын 4/1-ийг нэг өдрийн дотор л гэхэд Константинопол хотын 5,000 хүний амийг авч нийтдээ тус хотын иргэдийн 40%-ийг хөнөөсөн аимшигт тахал байсан юм. 3. Хүний дархлал хомсдлын вирус, дохын халдвар, амир үдгэсдийн тоо 36 сая. Хугацаа 2005-аас 2012 он. 1976 онд анх бүгд найрамдах ардчилсан Конго улсад бүртгэгдсэн хүний дархлал хомсдлын вирус дохын халдвар нь 1981 оноос хойш дэлхийн 36 сая гаруй иргэний амийг авч чадсан юм. Өдгөө дархлал хомсдлын вирус дохын халдвараар өвчлсөн 31-ээс 35 сая гаруй хүн бүртгэгдсэний 25 сая нь Суб-Сахарын Африкаас гаралтай байна. Тус улсын хүн амын 5% нь уг вирусын халдварыг тээсэн гэсэн үг. Тархалт нэмэгдэхийн хэрээр эмчилгээний чанар сайжирч, халдвар авсан өвчтнүүд өмнөх үеэс илүү дээр амьдарч чаддаг болжээ. Дэлхийн хэмжээнд 2005-аас 2012 оны хооронд жил бүр уг вирусын халдвараар 2.2 сая хүн нас бардаг байсан бол одоо 1.6 сая болон буурчээ. 2. Испани тому амь үрэгдэхсдийн тоо 50 сая. Хугацаа 1918 он. Испани томоогийн таглан түүхэн дэх хамгийн аюултай томоогийн таглын нэг тооцогддог бөгөөд нийтдээ 500 сая гаруй хүн өвчилж, халдвар бүртгэгдсэн эхний 25-7 хоногийн дотор 25 сая хүн амиа алдаж, нийтдээ 50 сая хүн нас барсны 6,750 гаруй мянган нь Америкийн нэгдсэн улсын иргэд байжээ. Энэхүү таглын уршигтай харьцуулахад дэлхийн 1-р дайнд 20 сая хүн амиа алдаж байлаа. Таглын эхний үе 1918 оны хавар эхэлж, иргэдэд халуурах, ядарч сүлдэх, даарах шинж тэмдэг илэрч байсан ч хэдэн 7 хоногийн дараа биеийн байдал нь сайжирч байжээ. Харин яг тэр жилийнхээ намар иргэдийн арьс хөгширч, амьсгал нь боогдож, уушгины хатгалгаа болж эхлэн хэдхэн хоногийн дотор нас барж эхэллээ. Тухайн үед өвчнийг эмчлэх ямар ч эм вакцин байгаагүй учраас улсад хөл хорой тогтоож, иргэд халдвар авсан хүмүүс зориулж болж ухахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. 1. Хар үхэл, амир үдгэсдийн тоо 75 саяас 200 сая гэж багцаалддаг. Хугацаа 1346-аас 1353 он. Хар үхэл буюу булчирхайн таглан нь 1346-аас 1353 он хүртэл Европ, Африк, Аз твийг бүхэлд нь сөөрүүлж 200 сая хүний амийг авч чадсан билээ. Хэдий Азаас гаралтай ч энэ тахал хөлөг онгоц дээрх харах, бүүргээр дамжин тэв дамжин тархаж байжээ. Тухайн үед бомтууд нь харах бүүргүүдийн төгс үржүүлэхийн газар байсан тул үгээр дамжин бохир бактериуд өсөж үржин өвчин гарах маш том нөхцөлийг бүрдүүлж 3 твийг донслогсон дэлхийн хамгийн аимшиг тахал тархсан түүхтэй. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.